За сайн байцгаана уу? MFT Hub-аас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ трейдер подкастын 2 дахь дугаар энэхүү эхэлж байна. Тэгээ өнөөдрийн дугаарын зочноод Trader C хүрэлцэн ирсэн байна. Танд энэ урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирсэнд баярлалаа. За надад өрлөг өгснөөс баярлалаа. Манай Trader C маань болохоор сүүлийн богино хугацаанд бас өөрийн community бий болгож чадсан. Тэгээ сүүлийн трейдер болон өөрийн бас арилжааны журнал гэдэг тэмдэглэлийг хийсэн тийм мундаг трейдер байгаа. Тэгэхээр Trader C маань өөрийгөө бас товч танилцуулбал. За наа юусэн Trader C гэдэг. За юу жинхэнэ нэр нь болохоор Исүхэ, Эрдэнэбчгийн Исүхэ гэдэг хүн байна. За арилжаа хийгээд нэг 6 жил болж байна. 20 оноос хойш арилжаа хийж байна. За энэ хугацаанд бол ашигндаа ороод нэг жил гарна л болж байна. За тэр хүртэл бол нэлээд олон хугацааг бол зарцуулсан. Азар Солонгост дэсний хэлэхүү нэлээд капитал хэдий алдсан ч гэсэн нөхөд явах боломжийг бас өөртөө бүрдүүлээд ажиллаа хийгээ явж хагаад тэгээ Монголд ирээд бас нэг жил гарын хугацаатай болж байгаа нэг тийм залуу байна. Тэгээд Trader C бас нэг онцлог зүйл нь сүүлийн богино хугацаанд маш хурдтайгаар ингээ өөрийн одоо хүрээллийг бий болгоод тэгээд тэр хүрээлэл нь үнэхээр ингээ нөгөө одоо олонний дунд санал авал хамгийн оновчтой мэдээллийг бас өгч чаддаг гэж онцлсан байгаа. Тэгэхээр Trader C маань одоо сүүлийн энэ арилжаа эхлэх болсон. За үнэхээр энэ нь бол бид нар энэхүү подкастаараа болохоор одоо арилжаа, тэгээ арилжааны сэтгэл зүй, за тэгээ анх яагаад арилжаа хийх болсон гэдэг маш өргөн сэдвийг хамрах болно. Тэгээ энэ маань ч гэсэн үзэгчдэд маань нэлээд сонирхолтой байх болов. Тэгэхээр C-ийн хувьд одоо анх яаж арилжаа хийж эхлэх болов? Ер нь анхны арилжаа нь юу байв? Фаунд нь хэр их байв? Тэр талаас үзэгчдэд хуваалцсан. За анхны арилжаагаа бол яг ямар энтри хийснээ сандгүй. Тэгээд арилжааны зах зээл дээр болохоор би ч нэг 20 онд Солонгос руу хэлний хичээлээр явчихсан байхгүй. Тэгээд мэдээж Солонгост очиод бусдын ажил хийж байгаа шүү дээ. Мэдээж хүнд хүчээр ажлуудыг хийж байгаа. Тэгээд ажлаа хийж байгаа нэг coin гарч ихэлсэн. Тэр үед л яг арилжаа гэдэг зүйлийг мэдээж авчихсан. Анх бол яг энэ forex арилжаа гэхээс илүүтэйгээр нэг крипто арилжааг илүү сонирхсан. Крипто спотоор худалдаж авах тийм ээ. Тэгээд спотоор боломжийн тухайн үед цалиндаа тааруулаад худалдаж аваад тодорхой хэмжээний 1-2 нэг ашиг хийж үзчихээ. Тэгээ буцаж борлуулж зарж мэдэхгүй нөгөөх нь өснө гэж хадгалсан тиймэрхүү байдалтайгаар орж үзээд тэгээд хамгийн анх Cryptoverse дээр хоёр нэг залуу яд штэ. Таамаг хуваалцдаг. Тэн дээр л анх яг энэ дэр чи ийм зүйл бас бид юм байна штэ гэд Binance руу депозит хийгээл яг арилжааг бол хийж исэн. За мэдээж анхны арилжаа бол яг крипто дээр 100% Cryptoverse гэдэг залуучуудыг дагаал арилжаанд орж исэн. Тэрнээс хойш бол нэг Forex-ийн зах зээл рүү ороход яг яаж явж байгаад орсноос бол Swing Traders Discord-аас анх суралцж исэн. Суралцж явж байгаад яг өөрөө нөгөө нэг мета эдрээ холбож үзээл ингээл баг-багаар явсаар байгаад нэлээд олон багшны гарыг бол багш нар ч тухайн үед суралц ажилласан хүмүүсийн сургалтыг аваад үзэж явсаар байгаад тэгээд энэ яг Forex зах зээл рүү ороод үр шимээ бол нэг арилжаа хийснээс нэг 4 жилийн дараа хүрсэн байдэ. За ямар хүнээс анх авч исэн бэ? Энэ үр шимийг авсан гэхээр нэг юм манай ментор бол Хүрэл Баатар Хүрлээ гэдэг хүн байгаа. Тэр хүнээс яг энэ одоо бусдад заагаад байгаа энэ volume-ийн арга барил тийм ээ. Яг энийг өөрийн болгосноо илүү ингээд тайлбарлаад хүмүүсийг илүү ингээд өөртөө татаж анх гарч ирсэн гэсэн үг. Арилжаа гэд бол 6 жил болж байгаа. Ашиндаа ороод бас 1 жил гарсан болж байгаа. За тэгээд манай багш бол нэг Хүрэл Баатар гэдэг хүн байгаа. За бас багшаа дурдсанд бас баярлалаа. Бид ч аливаа зүйлийг эхлэхэд нэг зүйлээс эхэлдэг штэ сонгох багшаасаа мэдээлэл аваад Trader C-гээс асуухад бид нар ингээ арилжаанд ингээ өөрсдийнхөө сэтгэл зүйг бас ингээ тодорхой хэмжээнд анзаарах болдог. Тэгээ хоёулаа нэг подкастын эхэнд бас нэг туршилт хийгээд үзье. Энэ болохоор өөрөө төсөөллийн сэтгэл зүйн төсөөллийн арга байгаа. Тэрээс хоёулаа 3 зүйлийг төсөөлөл тэрийг хаваалцгаая. За хоёулаа эзэнгүй ингээ цүлд явж илаа гэж бодоход тэр цүл нь ямар цүл байх вэ? Эзэнгүй цүл бол зөвхөн юу ч байхгүй ис. За тийм исэн талаа. Халуун байх юм шиг байна уу? Эсвэл сэрүүхэн байх юм шиг байна уу? Салхитай. Час халуун болно ш нэг юм жоохон салхитай. Зэрэг сэвэлзүүр салхи гэдэг чинь тийм ээ. Тийм цөл төсөөлөгдөж байна. За магадгүй исэн цөлд нэг юм ургамал ургаж гинэ гэвэл ямар ургамал ах вэ? За хамгийн түрүүнд ч үж бол нэг төрлийн нэг хамгийн түрүүнд бууж ирсэн бол үүс юм. Нэг юм соёос үүс идсэн 3 шиг тийм үүс төсөөлөгдөж байна. Гормшин.
оромлон. Тий. Гурван шиг өвс. Ашиг зөөр юм соёос өвсөд шүү дээ. Тийм өвсийг төсөөлж байна. За одоо эзэнгүү талд манай Тэрэдисийн өөрөө байгаа. Тэгвэл хаана байх юм шиг вэ? Яг ийм тэг голт нь нэг юм салхинд ингээд нэг юм салхи мэдэрсэн л зогсож байгаа төсөөлөгдсөн. Тэр нь таатай вэ үү, таагүй вэ? Таатай. Окей. Тэгэхээр энэ маань өөрөө юуг илэрхийлж байгаа вэ гэхээр одоо элсэн зүйл маань бидний одоогийн амьдралыг илэрхийлдэг юм. Хэр стресстэй байна, хэр дарамтнд байна шиг. Магадгүй халуун байх юм бол ядарсан, эцэцэн, цуцсан, магадгүй хүүтэн байх юм бол дотны харилцаа дутагдсан ч гэдэм үү. За, тэгвэл саяны нэг урамл болохоор бидний санхүүгийн байдлыг харуулт юм. Нэг төрлийн ингээд нэг цэцэг байх юм бол ерөөсөө нэг л зүйлээс ингээд нэг санхүүгээ авдаг. Тэгээ тэр зүйлийнхаа төлөө ингээд бүхнээ хийдэг хүн бол яг нэг төрлийн нэг цэцэг, харин олон төрлийн цэцэг байх юм бол аль болох нэг олон зүйлээс санхүүгээ босгохыг хүсдэг. Тэгээ нөө трейдерийн хувьд болохоор одоо яг асуух нь саяны ингээд бид нар ингээд өөрсдөө бэлгэдлийн шинжээр ингээд өөрийгөө таньж штэ тий. Тэрэн шиг маа трейдер маань ер нь сэтгэл зүгээ яаж хянаж, яаж байлгах шиг саяны байгаа байдал ер нь одоогийн сэтгэл зүйтэй хэр нийцэж явах шиг байна. Саяны ярьсантай санал нийлхийд бол одоохондоо бол надад нэг юм санхүүгийн одоо үүсвэр гэх юм уу те орлого сая ярьлаа шүү дээ. Тэр тал бол нэг хэд хэдэн газраас орж ирдэг. За зөвхөн арилж байгаа бол биш. Тодорхой хэмжээний бас нэг уламжлалт зүйлсээс орж ирдэг болохоор цэцгийн хувьд дээр бас санал нийлэлтэй байна. 3 саяас цэцэг гээд тэгээд өөр үлдсэн нэг юм амьдралын стресс надад одоохондоо бас байхгүй байгаа байхгүй. Тэгээд яг энтэй бол яг санал бол нийлж байна. Яг таны хэлдэг шиг. Тэгвэл хүмүүс одоо ингээд арилжааг болохоор дийлэнх нь дан ганц график унших, арилжааны кандалуудаа бодох, төлөвлөх нөгөө лосс болон авах поинтуудаа бодох гэдэг үздэг. Дийлэнх нь анализ хийх. Харин сэтгэл зүй таны бодлоор хийж чухал вэ энэ арилжаанд? За, арилжаан дээр бол мэдээж сэтгэл зүй бол хамгийн чухал зүйл. Бараг хуваар дүгнэх юм бол 70-аас дээш байх гэж би үзэж байгаа. За, тэрнтэй холбогдуулаад арилжааны арга барил гэдэг бас их чухал зүйл санагдтыг. Тэгээд арилжааны одоо би саяхан гаргасан нэг алдаага тайлбарлаад ирчээ. За, сая юу болсон гэхээр би одоо нэг рейнж хөдөлгөөн задраад ретест поктерис энтри гэдэг хүн байхгүй. Тэгээд яг тэр өөрийнхөө нэг заадаг сетап байна шүү дээ. Тэрийг би бүр нүдэн дээр харсаар байгаад өөрөө нөгөө нэг сэл хийдэг итгэл өнөмшил буюу нэг сэл явчих юм бол би тэдэн төрний ашиг олох боломжтой байна гэдэг зүйлийг харцсан. Мэдээж заадаг сетапынхаа эсрэг энтри хийгээд сэтгэл зүйдээ хэд баригдсан, ашигнда баригдсан арилжааг хийсэн. Тэрний дараа би юу авч мэдж авсан гэхээр энэ сэтгэл зүй биш өөрийнхөө нэг сетаптай итгэцэн байсан бол тийм ээ. Сэтгэл зүй байгаад ашигн дээр хэд төдрөөгүй байсан бол би ингээд өнөөдөр арилжаал нэлээд гоё ашигтай арилж их боломжтой ээжээ гэсэн тэр зүйлийг саяхан бас нэг өөртөө хичээл болгоод буцаад авчих. Энийг өөрөө мэдж байгаа мөртлөө хичээл болгоод буцаад аваад идэг. Сэтгэл зүй бол нэг юм засагддаггүй мөртлөө хүнд ингээд байгаад идэг их зүйл арилжаа болгонтой холбоотой. Энтри buy sell дарж байгаа болгон дээр сэтгэл зүй тодорхой хэмжээнд нөлөөлөд идэг байхгүй. Тийм болохоор миний хувьд сэтгэл зүй бол нэлээд өндөр түвшинд ярих зүйл гэж бодож байна. Мэдээж тэ. Одоо арилжаанд ингээ урт хугацаанд ингээ ашиг хийхэд тодорхой хэмжээний бидний сэтгэл зүй сахилга бат ч гэдэм нөлөөлдөг. Би энэ арилжаачид бол хамгийн сахилга баттай тамирчдаас илүү өөрийгөө хянч чаддаг үежж амжилтанд хүрэх болов гэж боддог. Таны хувьд яг энтри хийх тэр лост орох ч гэдэм энэ тухайн үеийн сэтгэл хөдлөл мэдрэмжүүдээр нь анзаархаагаа өөртөө цаг гаргах ч гэдэм энэ одоо үзэгчнээс тандж хэлвэл иймэрхүү байдлаас ингэж гардаг шүү гэд хуваалцвал ямар арга тийм. Мэдээж нэг лосс ихтэй үе байна. Би саяхан бас ороод гарсан тэр юмд. Тэгээд арилжаан дээр лосс авч ийн гэдэг чи өөрөө мэдээж сэтгэл зүйг нэлээд хэцүү байлаа. За full time trader-ийн хувьд бол бүр хэцүү. Яг 100% арилжаанаас орлогоос хамаардаг хүмүүс бол тийм ээ. Тийм болохоор яг тийм алдагдaltaй үед бол зогсох хамгийн зөв шийдвэр гэж би удаа үздэг. За зогсох талаар ярих юм бол анх ч ингээд арилжааг дөнгөж сурж байгаа үед нэг мотфанд байдаг байсан. Тэгээ мотфанд дээр би яг анхны нөгөө нэг ашгаа хийгээд анхны татаа авалтаа хийгээд тэр мотфандаас татаж авсан ашиг маань өөрөө миний яг лоссыг байхгүй болгочихсон байхгүй. Нийт хугацаанд алдсан алдагдлыг. За тэгээ бодоод үзэхээр лосс ингээд алга болж байна тийм ээ. Ганц арилжаанаас уу? Мэдээж тэр чинь нөгөө татаа авалт хийж байгаа шүү дээ. Татаа авалт дундаа. Тэр чинь $2,000, $3,000 эдэргээд татаа авалтууд хийгээд нийт миний балансыг бодоод үзэхээр яг нөгөө алдагдлыг нөхцөлсөн байхгүй. За тэр үед тэрний дараа юу болсон бэ гэхээр ашиг орж байгаа. За тэн дээр нэг $7,000 ашиг хийцэн байсан. Тэгээд татаа авах үе одоо ингээд болж байгаа шүү дээ. Тухайн үед ингээд
татаа авах гад төлөвлөсөн байсан зүйлээ ингээд авч чадаагүй. Энэ сэтгэл зүйтэй холбоотой. Би нэг юм зорилготойсэн байхгүй. Солонгосдээс болохоор за ингээд эндээс ингээд ашиг хийх юм бол би Монголд очиод нэг байрны урьдчилгаа хийчихье тий. Байрны урьдчилгаатай тэгээ буцаад очиод Монголд очиод нэг байрны урьдчилгаатай давхар нэг 10,000 доллар буюу арилжааны данстай болчиход Монгол руу очие гэж Солонгосоос тийм төлөвлөсөн. Тэгээ нэг 7,000 долларыг хийчээд төгрөгөөр ингээд бодоод утсан чинь бас боломжийн 20 хэдэн сая төгрөгтэй. Тэгээд за ингээд одоо дахиад нэг 3,000 хийчих юм бол 35 сая төгрөгийг бас боломжийн нэг байрны орчилгааны мөнгө болчихж байгаа юм байна да гэж бодоод тэгээд тэр бодол ихсэн цагаас алдагдал ороод эхэлсэн. Тэгээд тэн дээр би зогсож чадаагүй байхгүй. Ашигтай 7,000 долларын чинь математик чинь 1/4 сар хүлээд байсан шүү дээ. Тэгээд зогсож чадаагүй бүх мөнгөө алдчихсан үе байгаа. За тэрний дараагийнхээр нь болохоор бүх мөнгөө алдаад татаа авалт хийж чадгүй нүү дансаа хураалгаад тэрний дараа дахиад матфондод аваад 4,000 долларын ашиг хийгээд тэгээд тэрнээсээ татаа авалт хийндэ гэж яагаад бас чадаагүй 2,000 доллар хүртэл унгаагаад тэгээд арилж байгаа эснөө зогсож чадахгүй хийсээр байгаа 400 долларын ашиг би татаж авч ирсэн. 4,000 доллароос 400 доллар. Тэрний өмнө 7,000 долларыг алдаглаад идэж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед би юм бодсон. Ер нь зогсох их зүгээр юм байна гэд бодсон байсан. За тэрийг сая хэрэгжүүлж чадсан. 12 сард нөгөө нэг 12 сараас өмнө биний buy sell бүх арилжаа нэлээд амжилттай явжсэн. Манай community-ийн залуус Instagram дээр дагдаг залуус бол мэдж байгаа. За тэгээд нэлээд амжилттай амар win rate өндөр байсан үед дээрээ алдагдал хүлээгээд хэлж байгаа байхгүй. Тэр үед би зогсоогүй байсан бол өнөөдөр би яг данс бүр тик хэмжээнд очсон байх байсан. Азар би нөгөө нэг өмнө алдаж үтсэн туршлага дээрээ зогссон болохоор илүү нэг дастайгаа үлдсэн юм уу амьд гарах. Тийм болохоор яг хэрвээ ингэж алдаад явж байгаа хүмүүс байвал зогсоорой л гэж хэл. Зөв арилж байгаа зогсооцсон дэр. Тэр нь удаан хугацаанд хийж болно, сарч хийж болно. Ядаж нэг зогсоод өөрийгөө нэг эргэж харах хугацаа л хэрэгтэй юм шиг байл. Тэр бол яг дийлэнх арилжаач маань тохиолддог асуудал юм шиг санагддаг. Одоо над дээр ч гэсэн хийж байгаа үйлчлүүлэгчид зарим тохиолдолд ингэ зогсож чадахгүйсээр бүх дансаа шатаагаад тэгээд ингээ айдастай сэтгэл хөдлөл тогтворгүй ингээ болоод ирдэг. Трейдинг C-ийн хувьд бол яг ингээд хамгийн их лосс байсан үеэр илүү сургамжуулаад 12 сард ингээ эргээд тэр алдаан дэсээс суралцаа зогсож чадсан байна шүү дээ. Бусад трейдерүүд маань яг ямар шалтгаанаас олж таны бодлоо зогсож чадахгүй байх шиг байна. Шунал уу эсвэл үнэхээр тэр үр дүнд хүрнэ гэсэн итгэл найдвар байдаг уу? Эсвэл магадгүй асуудлууд маань хэтэрхий шахагцаар байгаа нөгөө айдсаасаа болоод тэр зүйлд эргээд дансаа шатаагаад байх шиг байна. Таны бодлоо за зогсож чаддгүй хүмүүсийг миний бодлоор юм байна. Нэгт нэг юм яаралтай төлөх хэмжээний мөнгө хэрэгтэй. Тийм ээ? Ямар нэгэн байдлаар зээл төлөх мөнгө ч юм уу. За нэг бол ингээд хит ингээд өндөр ашиг харцсан. Одоо надад нэг юм кейс идэв. Нилээ өндөр данстай байжгаад анхны оролдоороо нилээ өндөр ашиг харцсан юм шиг байна. 5-6-7 мянган долларын. Тэгээд тэрнээс хойш ингээд нилээ 5-6 мянган долларын ашиг харах гал алдагдлуудыг хүлээж эхэлж байгаа шүү дээ, тийм ээ. За эхлээд бага хэмжээтэй байжгаад сүүлд нөгөө нэг одоо ашиг хийж байгаа гэсэн тэр нөгөө нэг өмнө нь харсан өндөр дүнтэй ашиг руугаа хүрэхгүй. Тэрнээс болоод нэг лот томсгоод яваад идэг. Тэр нь алдагдлын нэгсгээд идэг. Алдагдал ихсэнгүүтэл нөгөө нэг алдсан мөнгө рүү уулаарай хэлдэг ч юм уу те. За энийг л би нөхөн гэж яваад идэг. Тэгээд цаана нэг бизнестэй хүмүүс илүү зогсож чаддгүй юм болов уу гэж би боддог. За яагаад гэхээр нөгөө нэг мөнгө алдаад хийсэн чинь цаанаас нь мөнгө орж ирээл идэг бизнесээс нь тийм ээ. Тиймэрхүү хүмүүс бол эргэж харах заавалгүй бизнесээс өнөөдөр одоо нэг дэлгүүр ажилладаг хүн байлаа гэж бодоод дэлгүүрт орлого орлоо тэрийг шууд арилжаараа аваачаад мөнгөтэй хүмүүс л зогсож чаддаг гэж би үзээд байдаг байхгүй мөнгөтэй. Ямар нэгэн байдлаар мөнгөтэй хүн гэдэг нь болохоор бизнестэй хүн биш олдог зээнээс зээлээд ч мөнгө авчдаг тийм ээ. Тиймэрхүү хүмүүс зогсож чадахгүй яваад идэг баг. За энэ дээр сэтгэл нэг өмнө нь яг би болохоор алдаагаа давтаад үзсэн хүн байхгүй. Тийм болохоор зогсож чадсан баг. Алдад давтаж үзээгүй анхны хүмүүс бол тэр чигтээ орлогоороо ингээд явсараагаад нэлээд өндөр алдагдлыг аваачаад зогсож чадахгүй явж байгаа. Яг нөгөө нэг хүнээс мөнгө зээлж болохгүй тийм ээ. Тэгээд нэг эргэж харах боломжгүй орлого нь ингээд нэлээд багассан, ардталт нь өрнө ихсэн хүмүүс зогсоод за ерөн болгоом болж юм бэ да гэсэн. Тиймэрхүү нэг юун дээр очдөг баг. Нэг улаан зураас байгаа шүү дээ. Санхүүгийн тэр улаан зураас дээр очсон л зогсох баг. Тэрнээс нааш бол хүн олоод ивэл зогсож чадахгүй яваалгаа. Тиймэрхүү бодолтой байна. Трейдинг C-ийн ингээ Instagram-ыг үзэхээр сүүлд орж байгаа ингээ бичлэгнүүд яг нөгөө ингээ real trader-ыг ингээ өөрөө яаж loss тэгээд ашиг сэлээ яаж хийж ийн гэдэг талаар ингээ бусдад хуваалцж байгаа нэг таалагдсан.
Яагаад вэ гэхээр тэнд ингэж яг өөрийнхөөрөө тэр зүйлийг ингээд чөлөөтэй ярьдаг. Тэгээ тэр байдлаараа ч гэсэн богино хугацаанд олон одоо 10,000 гаруй ингээд арилжаачдыг өөртөө ингээд татсан байдаг. Тэгэхээр яг энэ санаагаа хизээнээс эхлэх болов хизээ ингээд олон нийтэд арилж байгаа ингээд нээлттэй харуулъя. Эндээс яг нэг анхны сэтэл зорилго маань юунаас эхлэв? Зөв. Энэ дээр болохоор юу байсан? Сайн нэг та хэлсэн шүү дээ нэг арилжааны тэмдэглэл гэх тийм ээ. За тэр тэмдэглэлтэй их холбоотой. За Солонгост байхдаа одоо ингээд сураал явж байгаа үе байна тийм ээ. Арилжааг сураа явж авах үедээ би нэг энэ арилжааны тэмдэглэлээс яг тухайн ангиад очиж үзсэн хүмүүс болон л ярьдаг байсан юм тухайд бол арилжааны тэмдэглэж чухал арилжааны тэмдэглэл тийм ээ. Тэгээд нэг удаа ингээд эсвэнтэй байдаг таасан бас эрх мэдрээ дээр ингээд арилжааны тэмдэглэл гэж ярьж ирсэн. Тэр үед яг юу утсан бэхээр энэ тэмдэглэл гэдэг зүйл чинь чухал юм байна. Өөрийгөө бас нэг хараад үзэх гэмгүй юм байна тий. Тухайн үед тэмдэглэл хөтлөж бас яг зуршаагүй. Амьдээс нэг 7 хоног хөтлөжээд эхний 1-2 арилж хөтлөж байхгүй болчдөг үе байгаа. Тэгээ нэлээд явж байгаа нэг ментортойгоо тараад хүлээ багштайгаа тараад тухайн үед бас ингээд яг өөрийнхөө арга барилыг намайг ингээд олгоорой гэж хэлжсэн байхгүй. Тэр бас зарим хүмүүс ихтэй гэж магадгүй. Тухайн үед ямар хүн маягаар ментор авч ирсэн гэж жишээ. Ингээд өөрийнхөө арга барил олох бол хамгийн чухал зүйл арилжаан дээр. За тэр арга барилыг би яаж олсон бэ гэхээр хүлээгч маань их гоё зөөр надад бэлэн будаа өгөхгүй байхгүй надад сигнал өгөөгүй. Тэрнийх нь ачаад би надад нэг юм 3 зүйл хэлсэн. Чи трендийг хэлээд тодорхойлчих. Трендээ тодорхойлоод би хаанаас энтри хийхэд тодорхойл тийм ээ. Хаанаас энтри хийхэд тодорхойлчоод энтри хийх бүсдээр очичоод ямар нөхцөл үүсэх үед чи buy sell гэдэг тэр товчийг дарах вэ те. Тэрийг олоо гэж надад хэлсэн. Тэр 3 үгэн дээр л яг ингээд фокуслаа. За ер нь яахаар юм гэж нөгөө бактест хийж байгаа ш тийм ээ. Тэр үедээ болохоор ингээд Fibonacci татаад SMC ашиглаад янз янзын үзэл яг багшийнхандаас volume-ыг ашиглаад ингээд зарим нь эхлээл ажиллаж байгаад ажиллагаан болчихно. Reel chart-нараас ажиллагаан болчихно. Тиймэрхүү үед байдаг байхгүй. Тэгээд бактестэн дээр алаад байгаал reel дээр алхам болоо тий. Тиймэрхүү үед явж байгаад би нэг юм за ер нь тэмдэглэл хийх зүйл чухал юм байна. За нэг ядаж 20 арилж байгаа нэг дундчлаад нэг тэмдэглэл дээр тэмдэглээд үзьгээд яг тэрнээс тэмдэглэж ихсэн байхгүй. За тэмдэглэл ихсэн чинь нэг Pibon маань ажиллаж байгаа л бас болоо хэлэнгүүтлэн за болигээс ингэж явж байгаа. Яг volume-ийн арга барил дээр нэг сүүл тэмдэглэлүүдтэй хараад ихсэн чинь миний volume-аар орсон энэ чинь илүү явсан байлээ гэд харж байгаа. R-аар өндөртэй арилжаа маань илүү явах магадлал өндөртэй гэж тэгээд тэгэнгүүтээ тэмдэглэл хөтлж ихсэн. За тэгээд Монголд ирснийхээ дараа тодорхой хэмжээнд нэг тэмдэглэл хөтөлсөн хүн чинь за энэ тэмдэглэлийг нэг бизнес сэтгэлээх юм уу да нэг бизнес хийж үзэх гэдэг шүү дээ. Нэлээд бизнес хийгээл давхар орлого тийм ээ. За энэ надад одоо ингээд арилжаа хийж байгаа. Арилжааны данс маань нэг том байгаагүй. Тэгээд за ингээд хийж байгаа чи эндээс нэг юм тэмдэглэлийг бас ингээд хүмүүс сурчлаад гаргаад ирээ гэд тэмдэглэлийг би ингээд нэг лаг шиг яг 100 шиг хийлгэж авсан байхгүй. Тэгээд нийлүүлэх арга олдгоо. Facebook дээр зар тавиаш за энэ ч худлаа мэн дөө гэж явж чад ямар одоо нэг Instagram дээр дагштуулсан трейдүүд байна шүү дээ. Тэр хүмүүс рүү явуулчаад энийг сурчлаад өгөөч хөө хэлсэн шүү дээ. Тэгээд за би чаддаг зүйл юу вэ гэвэл би ч өөрөө ингээд трейд нь угаасаа болж исэн үг гэх юм уу. Ингээ өөрөө болоод байгаа юм чи энийг заач та. Энэ арга барилыг угаасаа volume-ыг бол нэг хүмүүс заадаггүй байсан үг гэх юм уу. Тэгээд нэгэнтээ энэ арга барилыг ингээд сурцсан хүмүүст одоо ингээд таниулаад өгчий. Тэгээд Instagram-ын даагч олон болох юм бол би тэмдэглэлээ зарчил гэсэн тэмдэгтээс аахгүй. Тэгээс нэг сургалт сигнал ийм бол байгаа нэг бодол. За тэгээд нөгөө нэг тэмдэглэлээ зарахын тулд өөрөө нэг юм хүмүүст тайлбарлах хэрэгтэй болж байна тийм ээ. За тэгээд арга барилаа ингээд тайлбарлаад өгсөн чинь 7 хоногийн дотор нэг 4-5 мянган хүн шууд дагаад ирсэн. Тэгэл яг энэ зах зээл рүү ерөнхийдөө олон ингээд олон даагчтай болоод орж ирсэн гэх юм уу. Тэ. Одоо ингээд өөрийнхөө даагчдыг ингээд бүтээгээд ирэнгүүт эргээд эсвэргээрээ ингээд таагүй үр дүн ч гэдэм эсвэл эндээс магадгүй илүү таатай кейсүүд юу тохиолдож байна? За мэдээж тодорхой хэмжээний community үүсгээд даагч үүсгэж байна гэдэг чинь надад тодорхой хэмжээний ашиг байгаа тийм ээ. Тэр ашиг нь тодорхой broker буюу rebate авдаг. Тэр нь болохоор миний нэг юм одоо community заагаад зааснаас авч байгаа үр дүн нь энэ болохоор балансыг тодорхой хэмжээнд томсгоо явж байгаа. За эргээгээд болохоор хүмүүст одоо ингээд заагаад хэлнэ. Тэр хүмүүс одоо маш гоё чадна болохоор би ашиг хийвэл тэр хүмүүс дагаад ашиг гэдэг байхгүй. Тэгээд тэр нь болохоор би сигнал өгөөгүй голныг зүгээр миний арга барилыг ашиглаад ашиг хийсэн хүмүүсийн үр дүн нь надад таалагддаг. Тэр хүмүүсийг хэлж байгаа чи их гоё шүү дээ ингээд. Би ингээд ээжээ ихээ төрсөн өдрөөр ингээд хангалттай мөнгө ингээд олчлоо эдэргээ тиймэрхүү сэтгэлүүд ирж байгаа. Тэр нь надад бас илүү гоё байдаг. За тэр тийм болохоор ингээд урт хугацаанд community хөгжүүлээд явхад бол ингээд намайг амтай байлгаад community манаас нөгөө нэг
үр дүн гараад байгаа болохоор илүү амттай яваад ах шиг санагддаг. Тий. Яг сая бидний бас нэг бөөндөө ярилцсан кредитийн энэ талын зүйлийг ярьсан. Одоо ганцаараа явбал хүн хурдан явдаг, хамтдаа явах юм бол хол очдог гэдэг. Тий. Яг энэ утгаараа нэг коммуникатив нийгэм одоо энэ хамт олныг ингээ бий болгоод тэндээсээ ингээд баялаг бүтээж байгаа. Энэ бол маш гайхамшигтай зүйл санагддаг. Тэгээд трейдерсийгээс бас нэг юм зүйлийг асуухад би бол өөрөө ингээд трейдинг талаар ингээд саяхнаас судалж эхэлж байна. Ялангуяа сэтгэл судлаас нь. Тэгээд нэг удаа ингээд Индонезид би олон улсын сэтгцэн эзэм шинжилгээний хуралд оролцоод нэг чандуу гэдэг нэг хэсэгт ингээд буудаг байхгүй. Тэгсэн чинь тэнд ингээд өглөө ингээд кофе шоп орсон чинь яг нэг хитэн залуучууд амар гоё бие хаатай. Тэгээ нэг хүн чинь нэг юм сэтгэл хангалуун байгаад нэг нүрийн хилэмжин хүртэл нэг тийм тайван болчдөг. Тэгээд яг ингээд компьютерээр нэгээд ингээд арилжааны кандл хараад кофего уунгуудаа тэн дээр арилж байгаа татж байгаа нэг жоохон сууж байгаа л нэг 2-3 цагийн дараа гараад гүйж байгаа би нэг тийм гадаадын залуучуудыг харсан. Тэгэнгүүт өмнө нь болохоор би юм арилж байгаа хүн яг санхүүгийн эрхчлөлөнд хүрэх боломжтой юу гэдэгт эргэлздэг байсан. Яг нэг тийм залуучуудтай урчиж байгаагүй учраас одоо ингээд эргээд энэ комьюнитид ороод эхлэнгүүт хүн яг энэ арилж байгаагаар ингээд санхүүгийн эрхчлөлөнд хүрч тэрийг ингээд бусдад хуваалцах замаар энэ олон нийтийн баялагийг бүтээхэд нь боломж байгаа юу? Та энэ талаар энэ олон улсын трейдеруудад нь ямар байх шиг байна? Дэлхийн нийтэд юу энэ трендийн урсгалууд ер нь юу болж байна? Энэ талаар бас үзэгчтэй хуваалцвал. За бүр олон улсыг судлааг болохоор мэдэхгүй шин. Гэхдээ мэдээж яг Монголд бол хамгийн том жишээ нь e-trader тийм ээ. Мэдээж тухайн маань нэлээд азрах том таацтай нэлээд сайн трейдер байсан. Тэгээд тэр олон 34 мянга жилөө эсний скорчаас 30 гаруй мянган гишүүнтэй тийм ээ. Тэгээд тэндээс нэлээд бас ашигтай арилжаач илүү төрсөн байх гэж бодож байна. Олон арилжаачаас төрсөн байх. За бидсэн анх нөгөө нэг лоточ мэдхгүй, метатагаа яаж дансаа олддгооч мэдхгүй. Яг тийм явсан үед бол swing traders скорч ч надад бол яг ороод очингуудл хүмүүс нь ингээд нийтдээ тайлбарлаад өгчдөг тийм ээ. Тэрний нэг жишээ нь одоо ингээд гайгүй явж байгаа жишээ нь би байх боломжтой гэж үздэг байгаа байхгүй. Тэгээд надтай адилхан би ч яг олон дараад ирсэн л байгаа. Тэгээ илүү ингээд чимээгүй хэдэн сая долларыг хийгээ явж идэг залуус байгаа ч үгүйсэхгүй. Тэгэхээр энэ тал дээр бол community-гоос бол олон залуус гарч ирж байгаа хаад гэж би өвдөө үзэж байна. Тэгээ манай Discord дээр ч гэсэндээ нэг хүндэр алдаг төлөөгүй шууд ашигтаа орсон хүмүүс ч бас байгаа. Тиймэрхүү байдлыг хараад ирэхээр энэ community үүсгээд тэндээс ингээд тодорхой хэмжээний ашигтай трейдерүүд гарч ирэхээр доллар татчих тийм ээ. Тэр хэмжээгээр бас энэ community-г үүршин байгаад байх гэж үзэж байна. Тэрний хамгийн том жишээ бол яг гадаадын мэддэг болохоор Монгол дээр бол swing traders Discord бол хамгийн том жишээ нь бол гэж би үзэж байна. Тэгвэл таны хувьд одоо энэ тодорхой хэмжээний ашиг олоод ингээм амжилтанд ороод одоо тодорхой хэмжээний ашиг олоод амжилтын мэдрэмж аваад эхлэнгүүд одоо танд ямар байгаа вэ? За тэр мэдрэмж сэтгэл зүгөө хаваалцвал яг тийм амар нэг юм. За яг нэг л зүйлийг сая нэг жоохон махалцсан байгаас би нэг нэлээд торонхайсан. Тэгээд гэртээ заа нэлээд махалцсан. За хамгийн сүүлд мэдэрсэн мэдрэмж одоо нэг марафон болох гэж байна тийм ээ. Тэгээ хүмүүс гүгээд би жоохон махалцаад за нэг турчи да гэд нэг өдөр гүйлээ. Тэгээд нэг өдөр нэг 12 гэж сэрэл. Тэгээд нэг гүйж агаад тэр үед нэг яг энэ мэдрэмжийг авсан. Ер нь ингээд ажилд нэг ажиллаад ах шаардлага болчих тий. Тэг ингээд гоё гүйж ирчээ нэг кофе уугаасах чинь ер нь нэг юм гоё санагдаж байгаа. Тэр мэдрэмж л одоо яг энэ хугацаанд зөндөл байгаа. Гэтэ хамгийн сүүлд авсан мэдрэмж бол ингээд би нэг ажил хийгээд хүний доор ажиллаад ах шаардлага болчих тий. Давхар ингээд нэг цагт баригдаад тийм ээ хүсээгүй зүйл рүү ингээд яваад ах шаардлагагүй болчих. Тэг ингээд гоё арилж байгаа хийгээ явж ах хэрэг надад ингээд үр шимээ эрен өгөөд ихэлсэн байна гэдэг мэдрэмжийг бас саяхан авсан байгаа. Тий. Nice. Би энэ Индонезийн Балид байхад яг тэр зүйлийг харсан. Хүн ингээд амжилттай явуулаад эхлэх юм амьдралын хэм маягчсан дагаад өөрчлөгддөг. Тэгээ нөгөө habit-ууд буюу нөгөө дадлууд хүртэл ингээд эрэг болоод эхэлдэг. Тэгээд бид бүгдийн нөгөө зорж байгаа зорилгоо ерөөсөө тийштэй амьдралын чанарыг яаж мөгдүүлж болох вэ? Гэр бүл нөгөө хамаатан садан хайртай хүмүүсээ яаж аз жаргалтай байх вэ? Тэгээд таны хувьд болохоор яг ингээд амьдралын хэм маягт гарч байгаа энэ өөрчлөлтүүд юу байна? Нойр болон хооллолт эдгээр зүйлсээр нь хэр анхаарч байна? За нойр төр жоох хэцүү. За мэдээж нөгөө нэг арилжаанд орчих юм бол шүнжэнгөө манад суух хэрэг гардаг заримдаа. Тэгээд оройн цагаар нөгөө нэг volume trader гэдэг чинь өөр volume ашигладаг болохоор оройн цагаар volume өсдөг. Network-ийн цагаар. Тиймэрхүү үед илүү арилжаа барихыг илүү зорддог гэх юм уу. За тэгээд
нойр дээр болж авах хэцүү. Тэгээ өд хүртэл унтаал нэг 12 мег эдрэг сэрх нь одоо л энгийн хэмнэл болчихсон байгаа. Тэрийгээ дагаад ч юм уу хөдөлгөөний дутагдал жоох ихсээд таргалалт явж байна. Тэгээд тэрнтэйгээ одоо жоохон тэнцэж эхлэх байгаа байхгүй. Амбас ингээд подажгүй шиг тий. За тиймэрхүү байдалтай бол байна. Мэдээж арилжаагээд илүү гоё болцоолохоор гэр бүлийн харилцаа гэх юм уу тийм ээ. Санхүү мэдээж энгийн дундад цалинтай хүмүүсийг бол арай өндөрт авч явж байгаа. Тэр хэмжээгээр гэр бүлийн харилцаа ч юм уу ингээд хүссэн үедээ нэг аялахч тий. Энэ харилцаагаас сэргээх тиймэрхүү зүйл дээр бол яг энэ трейд гэдэг зүйл илүү тийм боломж олгож өгсөн гэх юм уу. Тэгээд ээж авдаачсан мэдээж туслан тиймэрхүү санхүүгийн хувьд тиймэрхүү зүйл дээр мөнгө гаргаад өгчих ингээд хэмжээнд очсон болохоор тэр хүмүүсийн харилцаа хамаатан садан энэ дээр бүх харилцаа бол арай өөр төвшөнд очиж байгаа. Тэгээд найз нөхдийн хувьд ч гэсэн дагаад хүрээлэл маань өөрчлөгдөж эхэлж байгаа. Иймэрхүү байдалтайгаар хүрээлэл өөрчлөлтөйгээд бас багын найзуудаа хайчдаг л дээ. Тиймэрхүү байдалтайгаар илүү гоё ингээд арай нэг ад жаргал илүү нэмэгдэж байгаа л гэж хэлмээр байна. Тийм. Яг ингээд санхүү болоод ирэхээр цаанаасаа угаасаа ад жаргал жоохон нэмэгдэж байгаа. Ямар нэгэн тийм харилцаанд мөнгөний юм гарч ирэх юм болчихно гэсэн. Тэр нь бол баг 50-60% тийм аашны асуудал болчоор их амар байдаг. MIT-ийн сургуулийн хийсэн судалгааны үр дүнг харсан чинь тэнд ингээд 10,000 арилжаачтай судалгаа аваад урт хугацаанд ингээд судалгааны үр дүнгээ хийсэн ба 2-3 жил. Тэгсэн чинь тэнд байсан арилжаачдын дийлэнх нь нөгөө нойрны болон амьдралын ямарваа нэгэн асуудал үүсээд амьдралын хэм маяг. Тэгээд 90-95% тэр асуудлаа оновчтойгоо даван туулж чадахгүй. 5% нь оновчтойгоо даван туулсан байна. Тэгсэн чинь нөгөө 5% нь болохоор нийт нөгөө арилжаачдын ингээд фаундыг үзэх юм бол нийт фаундын 80-аас 90% нь тэр 5% нь бүрдүүлж байгаа гэж байна. Тэгмэд энэ талаар ингээд сонирхонгууд яг яаж энэ урт хугацаанд энэ амьдралын хэм маягаа хадгалаад тэгээд дээрээс нь тэр ашигын маржин хүртэл ингээд өсөд байгаа. Тэр нууц нь яг таны бодлоор юунд авах шиг вэ? Нууц гэх юм байхгүй л юм аа. Тэгвэл нэг юм хөвгний ухамсар гэдэг зүйл бас илүү нөлөөтэй болоо гэж бодож байна. Одоо нэг юм ухамсартай хүн гэдэг чи одоо яг унтад сэрчээл амьдралын хэм маягаа буюу одоо хит таргалтыг ингээд болчих. Тэрнийхээ төлөө тэмцэх те. Тэр завыг гаргаж ирээд нэг явж байгаа тэр нэг хүүний ухамсар хүүний нэг юм дадал зуршил гэдэг зүйл илүү нөлөөтэй байх л гэж би бол үзээд байгаа байхгүй. Тэгээд мэдээж нэг данс санхүүгийн эрхчлөө нэ тэр арай өндөр байсан гэж байна шүү дээ 5%. Тэр хүмүүс нь бол мэдээж ингээд илүү өөрийгөө барьдаг, илүү риск менежментээр барьдаг. Тэгээд дансаа өсөх үедээ сайн өсгөөд авчдаг, гамблт үедээ тийм ээ. Тиймэрхүү хүмүүс нь илүү байгаа нь мэдээж тухайн хүмүүсийн өссөн орчин мэдээж одоо сэтгэж байгаа сэтгэхгүй тийм ээ санхүүгийн хувьд сахилах бат тэдгээр зүйлс нь нөлөөлж байгаа гэж бодож байна. Надад бол нэг тийм нууц гэдэг зүйлийн арилжааны зах зээл дээр бол байхгүй л гэж хэлмээр байна. Сая яг таны ярианд хэлсэн нөгөө илүү төсвөртэй хүмүүсүүд ингээд амьдралын хувьд ингээд ашиг олдог, арилжаанаас ашигаа бий болгож чаддаг гэж тийм. Ер нь яг энэ арилжаан дээр энэ төсвөрийн мэдрэмжтэй хүмүүс яг үнэхээр урт хугацаанд ашиг хийдэг гэсэн яриа олонтаа сонсогддог шүү дээ. Тэр юм таны хувьд хэд бодиттой яг төсвөр төвчээр чухал уу эсвэл яг үнэхээр ингээд лосс болон бай дээр ингээд тухайн моментэд түргэн оновчтойгоор сэтгэх нь илүү чухал санагддаг. Яг арилжааны хувьд та энд анализ хийсэн яаж ханддаг вэ? Яг өөр төр гарсан жишээл ярьчих дөө. Одоо би ч одоо ингээд яг анх одоо олоогүй байх үед чинь хамгийн чухал шүү дээ. Хүмүүс олоогүй байгаа хүмүүс нэг үзэж байгаа тийм ээ. Олоогүй байх үе хамгийн чухал. Тэр үед яг яадаг гэсэн бэ гэхэд нэг фанд аваад шатаадаг. Нэг фанд надад 7 хоног очижсэн юм тий. Мангар хурдан шатчихдаг. 7 хоногт яг үндэ 1-2 арилжаа хийх болох байсан юм байл энэ тохиолдол бол. Тэгээд фанд аваад шатчихдаг. Депозит хийгээ шатчихдаг. Тиймэрхүү үе байдаг байхгүй. Тэгээ энэ дэр манай одоо гэрийн хүн манай найз өхөн арай өөр агаад лээ. Хажууд нь би ингээд өмнө нь алдаад үтцсэн хүн бааш тий. Яг тэр үе чи алддаг байхад миний хажууд байсан байхгүй. Амар алдчихж байхад хажууд байсан. Одоо энэ нэг бас арилжаа сонирхож байгаа хажууд байсан чи уусаад ихэж байгаа. Тэгэд нэг фанд аваад өгөхөр арай өөр. Хамгийн сүүлд авсан фанд 3 сарын дараа фандад авсан. Тэгэхээр тэр хүн төвчээрт байгаас 3 сарын дараа нэг фанд аваад өгч чахад 3 сарын дараа фандад авчаа. Тэгээд сар гарны дараа нэг $500 ашиг хийж байгаа. Тэгэхээр энэ хүн нэлийн төвчээстэй. Тэгэхээр төвчээр илүү чухал юм шиг санагдав. Одоо би бодохоор би ч одоо арилжаас хүмүүс анзаарч арай зөөхөн болцсон. Энэ нь болохоор бас нэг сетапа хүлээгээл байгаа байхгүй.
нэг том цагийн рейнж хүлээгээл трендээс зэрхийг хүлээгээл нэг чи өөрөө нэг төвчээрийн нэг хэлбэр гэх юм уу. Дунд нь мэдээж би жоохон төвчээргүй төрлийн хүн. Дунд нь мэдээж багсаагаар хийн. Алдчих юм бол за болигээд хайдаг болсон өмнөхөө одоо. Өмнө нь бол нөгөө нэг байнга шууд юм чи хийх гэдэг байсан байхгүй. Тэгээд одоо болохоор арай өөр. Жоохон болоод байгаа. За болидоо гэдэг тэр зүйл нь өөрөө надад нэг юм төвчээрийн нэг хэлбэр гэх юм уу болчиход байна. Тэгээ найз охины жишээн дээр бол өмнөх одоо 4-5 жилийн өмнөх би одоо тэр хүний ингээ харьцуулах юм бол нэлийн скарп хийх скарп хийхдээ хийж байгаа шүү дээ тийм ээ. Найзгаа. Тэгээд эсрэг трейдер бол биш. Тэгээд гол нь тэр нөхцөл гэдэг зүйлийг хүлээж байгаа л 1-2 дардаг. Тэр нь өөрөө нэг юм урт хугацааны төвчээр байгаа даа. Тэрнийг ачин ч юм уу ингээд одоо сүүлд нэг фандинаас хэлсэн байгаа. Тэрийг нэг цагаан сарын үеэр авсан. Одоо чи хэр багтаж байгаа лээ тийм ээ. Энэ хугацаанд бол асуудал ингээд дансан байжлаа. Даваагүй. Гэхдээ нэг 49-50-ийн хооронд ингээд эргэлдээл хийж байгаа. Тэгээ нэг заримдаа нэмэх болоод хасахтай болоод яг иймэрхүү байдалтай явж байгаа нь өөрөө нэг төвчээрийн хэлбэр гэж үздэг. Зарим үед нэг намайг дагаад бас арилтанд орчин. Тэгээ хасахтай гарах үе байна. Тэр үед нь яг дансных нь доош орох үе гэдэг байхгүй. Олон арилж ээждэг үе. Тэгээ өөрөө ингээд яваад ирэхээр илүү ингээд нэмэх рүү ороод ирдэг. Тэрийг харахаар ингээд төвчээр идэг зүйлс угаасаа ингээд хэрэгтэй. Тэр нь өөрөө яг энэ зах зээлийн бас нууц байх учраас тэр нэг юм лок нэг төгжин юм шиг байна. Одоо нөгөө бидний тарих өөрөө 5 дээр нэмэх асах хоёр зүйллэл анхаарлаа хандуулж чаддаг гинэ. Сэтгэл судлал нэгэсэндээ хамгийн максимум анхаарлаа хандуулах нь 7. Тэгээ доошоо навал 3 зүйл зэрэг анхаарлаа хандуулж чаддаг. Бидний анхаарлаа ингэж байн хулгайлж идэг янз янзын сэтлүүд эдгэн тойронд байн үүсч идэг нэг бодол, сэтгэл хөдлөл, арилжааны ашиг олох, лосс тип яах вэ гэж эсвэл дэлхийн мэдээч гэдэг нэг олон зүйлүүд ингээ анхаарал татж байгаа ш. Тэнд хүн анхаарлаа өөрөө хаашаагаа чиглүүлэхгүй гэдэг нөрөө таныг л тэр бас нөө төвчээстэй холбоотой байж мэдгэрэн. Тэгээ яг энэ талаар та одоо сүүлийн үед одоо ялангуяа өөрийнхөө комьюнитид хэр энэ талаар хуваалцж байна. Энэ залуучууд яг юун дээр алдаад тэнд ингээд их хэмжээний лосс ороод тэгээ тэндээсээ болоод ингээд эргээд сүрэг үр дүнд хүрээд байх шиг байна. За наад комьюнитид бол би ингэдэг. Комьюнитид сигнал өгөхөөс илүүтэйгээр арга барилаа илүү тайлбарлаж өгдөг. Тэгээ манай Discord дээр бол угаасаа миний ямар нэг хайд рум байхгүй шууд хүмүүс орж ирээд нөгөө нэг яг миний хөрлөө агшаас сурсан зүйлээ би гоё хичээл болгоор оролцдог. Би яг 3 хичээлтэй тренд тэгэнгүүтээ хаанаас энтри хийх вэ гэдэг хичээлээд юм. Тренд сетап тэгэнгүүтээ volume яг өөрийнхөө ашигладаг бүх юмыг оруулсан гэдэг байхгүй. Тэг хүмүүс орж үзчихэнгүүтээ нэг ашиг зарим нь ингээд болоод байна. Тэгээ вебинар тэгээд ихэнх нь ер нь бол сигнал хүсдэг хүмүүс их олон. Арилжаа гин сураад авъя гэхээс илүүтэйгээр сигнал хүсдэг нь олон. Тиймэрхүү хүмүүс болохоор вебинар орох болгонд нэг энтри хүсдэг тийм ээ. Зарим үедээ ашигтай, зарим үедээ алдагдaltaй гардаг үе байгаа. Вебинар дээр. Вебинар дээр тогтмол хэлдэг, ягчлал хэлдэг зүйл бол өөрийнхөө арга барилыг л бол гэдэг. Арга барил яагаад би олох гээд байдаг вэ гэхээр арга барил гэдэг зүйл чинь өөрөө би хизээ хаанаас buy sell дарах вэ гэдэг зүйлийг хэлж өгч байгаа шүү дээ. Би одоо ингээ buy дарах гээд байгаа, одоо sell дарах гээд байгаа гэдэг зүйлийг чинь өөрөө арга барилч хэлдэг байхгүй. Тэр нөхцөл бүрдэн бүрдтэл энтри хийхгүй байна гэдэг чинь өөрөө төвчээрийн нэг хэлбэр. Зөв. Тэгэнгүүтэл тэр арга барилыг хүн ингээ эзэмшчин. Ямар нэгэн байдлаар тренд лайн татах юм бол тренд лайн сэтрээд тухайн сэтрэж байгаа тренд лайн доо вигдэх ч юм уу тийм ээ. Ямар нэгэн байдлаар нөхцөл биелсэн үед нөгөө buy sell тавчиг дараа шүү дээ. Тэр чинь өөрөө нэг хүлээгээд сурцсан хүнд бол илүү нэг юм одоо хойлог яриад байгаа төвчээрийг суулгачихж байгаа. Давхар нэг buy sell буюу өөрийн шийдвэрийг бий болгочихж байгаа. Тийм болох гэж яхан зүтгээд идэг. Арил комьюнити ба. Загс өгөх биш яа загсыг барих вэ гэдэг. Арга барилыг илүү их заахыг хүсдэг юм байна шүү дээ. Үүнд одоо комьюнитид нэг юм манай одоо арилжаачтай нэг юм дийлэнх нийтлэг сэтгэл зүйн нэг юм формагийн мэдрэмж байна уу та. Арилжаачид ингээ ороод эхлэнгүүт яг саяны байдалтай арга барилаа ингээ олоод эхлэнгүүт хоёр хүн ингээ нэг загас барих гээд далайн иргэдээ сууж байхад нэг нь хажууд ингээ илүү их загас бариад байгаа юм шиг санагдахад нөгөө хүн маань илүү нөгөө шуналтаагаар орох тэрний формагийн мэдрэмжээс болоод харилцсан биднес чи өөр ингэсэн арга барилтай өөр ингэсэн сэтгэлгээтэй. Тэгэхээр яг иймэрхүү байдалтай та өөрийн комьюнитидээ юу гэж хандж хэлж байна? Хүн болгоны арга барил харилцсан адилгүй байна уу? Эсвэл нийтлэг энэ арилжаа хийхэд одоо сайн хэлж байгаа buy sell trend line-а сэтлэх, шугамыг татах ч гэдэм үү? Энэ нийтлэг арга зүйнээс үнэхээр урт
урт хугацааны арилжаа нь хэрэг болж байна уу таны бодлоо? За энэ дээр яг нэг сая FOMO гэж хэлсэн шүү дээ. Өөр хүн илүү загас ирээд би арай баг бариад байгаа юм шиг. Тэр мэдрэмж над дээр зийлэрдэг. За яаж илэрдэг гэхээр мэдээж миний одоо яг хүмүүс бол мэдэж дарж байгаа лот маань тийм амар өндөр бол биш. Тэгээд надаас илүү амар дарддаг залуучууд байгаа. Тэр лот дарах хэмжээнээс хамаарат өндөр үр дүнтэй ашиг гарч ирдэг тийм ээ. За тэгэнгүүт би хаяа өөрийгөө жоохон голдог байхгүй ингээд. Ингээд нэлээ ингээд би яагаад ингээд эдгэр шиг ингээд нэгдээ заагаад миний арга барил угаасаа болцоод байх чинь би яагаад ийм том дарж болохгүй гэж тийм ээ. Ингээд болцсон юм дээр яагаад ингэж болохгүй гэж өөр хүн надаас илүү олоод байгаа юм шиг санагдаж байна тийм ээ. Тэгтээ тэр чинь ямар өршөлтгчийн нүдээр хачаас цагаахаар атаахал байгаа байхгүй юм. Арай өндөр болоод би яагаад ингэж чадахгүй байгаа гэж. Тэгэд нэг тиймэрхүү замаар явж утсан би. Нэг дансныхаа арай өндөр хуваар том дотоор дарах үе таарсан. Тэр үе маань давхар юутай таарсан бэ гэхээр одоо энэ түүх байгаа нэг 19 сараас би ч комьюнити үүсгэж эхэлсэн юм уу 9 сард анхны релиз орж эхлээд 12 сар хүртэл бол би яг нэлээд өндөр үеийн виттэй бай сэлүсэл байсан үе. Тэгээд хүмүүс бол нэлээд амар дэмжиж мангар хурдан хандлтыг авч эхэлсэн. За тэгээд тэрний дараа юу болсон бэ гэхээр 12 сард миний арилжааны арга барил маань жоохон ингэж болоогүй. Тэгээд тэр арга барил болоогүй юм уу гэхээр арай үгүй байлээ. Би өөрөө жоохон тэр арга барилыг жоохон дутууд болсон гэх юм уу. Зөвхөн пок дээрээс нэг 2-3 сарын хугацаанд зөвхөн пок дээрээс энтри хийгээд болоод исэн чинь яг нэг 12 сар болоодсэн чинь пок биш 2 дахь value өндөр авьяад дээр тийм ээ. Арай өндөр үнийн одоо үн үүссэн бүс дээрээс ханш хөдөлдөг байсан юм билээ. Тэрийг анзаарахгүй зөвхөн би энэ пок дээрээс л энтри хийгээдсэн. 2 сарын хугацаанд чинь нэг амар вивэт өндөртэй зөвхөн тэр улаан зураасыг л хараад арилжаа гэсэн юм чинь болчихжээ. Тэгээд тэрийгэ болсон ч мэдгүй анзаарахгүй нэг яг тэр үед чинь яг цар загсны мэдрэмж орж эхэлж байгаа. Бусад хүмүүс ингээд болоод тах чинь би яг ингээд алж байгаа үе дээрээ жоохон алаад авчи. Арилжаач угаасан нэг юм чарт чиг тэгэн доогонтой. Тэр үед нь болохоор би яг уналтан дээр нь гэх юм уу хитрхи том лотуудаар орж эхэлсэн. Хасах руугаа ороод эхэлсэн. Планс нэлээ эвгүүтээд зогссон үе. Нэг сая өмнө хэлсэн ч тийм ээ. Тэр үе яахгүй. Тэгэд нэг юм босод хүнийг дагаж би нэг балжганаад байх шаардлагагүй гэдгийг ойлгож авсан. Тэгээд өөртөө таарсан лотон дээрээ илүү анхаарах нь зөв. Тэгээд буцаад лото багс арилж байгаа төр зогсоогоод буцаад эхлэхдээ хасахаас эхэлж байгаа юм чинь. Тэгээд арилж байгаа төр зогсоогоод бага лотоор эхэлсэн. Тэр нь илүү үр дүнтэй таамаг маань илүү явхад хүртэл сэтгэл дээрээ амар. Тэр үед нэг зогсоогоо бол мэдээж данс шатах байсан байх. Тэгээд зогсныхаа чинь яваад эхэлсэн. Тэгээд комьюнитидо би одоо юу хэлдэг вэ гэхээр өөр хүнийг нэг бид нар ингэ дагаа тийм ээ том олж байгаа хүмүүс чинь цаанаа алдах том капитал байгаа. Бид нар тэгээд авах шаардлагагүй. Одоо байгаа энэ капиталаа банкаар өсгөө явъя гэдгийг илүү хүрээлдэг гэсэн үг. Тэгээд биш нэг амир ингээд лотосоо нэг хичээд байдаггүй болцсон. Ингээд иймэрхүү болж байгаа шүү. Тэгээд нэг таамгаа илүү өмнө нь хэлээд байдаг болохоор хүмүүс ингээд энэ хүний таамаг ч бас ажилтсан юм биш үү те. Тэрийг ингээд судлаад авчигээд зөвхөн волюмыг би сур гэж хэлдэггүй бас. Яг гэвэл арга барил болгон ажилтдаг. Тэгээд би ганц энэ волюм татаад одоо хүмүүс бол наттай маргадаг зөв комикс бирж яг фьючерийн зах зээл дээр волюмыг үнэн гэж үздэг байхгүй. Тэр нь болохоор ягаад төвлөрсөн бирж дээр байдаг волюм болохоор би болохоор яг комикс бирж биш зөвхөн ондо гэдэг тусгай нэг юм брокерийн волюмыг харж ярилцаанд байгаа гэдэг. Тэн дээр жоохон хүмүүс наттай маргалдаад байдаг. Тэгээд нэгэнтээ юм арга барилчийн ажилчил байгаа бол Trendline татна уу, SMC өөр хин нэг одоо гаргаж ирсэн шинэ арга барил тухайн арга барилч ажилчил байгаа бол тэрийг л илүү хөгжүүл гэж хэлмээр байна. Тэрийг хөгжүүлсэн хүн чинь тэгээд нэг олон юм хараад ах шаардлагагүй болно. Тийм хэцүүч байлгаад ах шаардлагагүй. Ашиг л хөгжүүлэх байх бол тэр л болоо. Тэгэхээр би комьюнитигаа илүү арга барилаа олцгоо. Тэрийг хүлээч, сетап хүлээч. Лотчин бол угаасаа хизээ нэг өдөр томорхол ах явандаа. Бүр болохгүй юм гэд фан тийм ээ. Тэгээд тэр маягаар ингээд хийдэл явъя гэж л уриалдаг та. Ер нь арилжааг ингээд бидний болгоно ингээд эхэлсэн нэг сэтэл байгаа шүү дээ. Тэр нь нийтлэг үнц юм нөө бидний санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрч болох вэ гэдэг. Тэнгүүд яг санхүүгийн эрх чөлөөнд хүрчээд тэрний дараа яах вэ гэдэг одоо философи юм уу таны боддог бодол өрөөдөл зориг байдаг уу? За мэдээж хүн юм чинь шунцтай байж л байгаа. За анх мэдээж тэнд одоо нэг солонгос хүний доор хар ажил хийж байгаа шүү дээ. Солонгост. Тийм үедээ бол би нэг ийм л зүйлдэг байсан юм. Өглөө ажилд явах хасан хүн сэрж байгаа. Өдөр чинь 5 6 гэж амар ирж ирж штэ. Тэгээ хол явах хаягаас хамаараа. Тэгээд сэрчээд хэвтэйл хийж захта мөнгө олдог бол гоёо гэд. Тэгээд тэр үедээ арилжаатай холбогдож байгаа байхгүй.
Тэгээ яг одоогийн байдлаар бол тэр зорилготой хүрсэн. Хөвтөж байгаад мөнгө болж байгаа. За энэний дараагийн зорилго болохоор уламжлалт юм руу илүү төвлөрдөг. Харилцаа гэдэг чинь тийм амар хүсэж байх зүйл бол биш. Өдөр болгон ингээд олоод идэх ч зүйл биш. Алтан тэгээд нэг юм тирн тэгээд төсөөлөөгүй өндөр алдагдлыг нэг өдөр хүлээн шунал ямар нэгэн байдлаар сэтгэл зүйтэй тийм ээ. Тэгээд тэр алдагдлыг хүлээсний дараа энэ мөнгөөр ийм хийж иж болох үедээ гэдэг тийм жоохон хэцүү үед байна. За тэр болгоныг мэдээж ингээд одоо ингээд эргээд харахаар бас ингээд жоохон хэцүү үед байсан. Тэгээд одоо болохоор юу боддог вэ? Зөвхөн энэ арилжаанаас орлогыг хэлүү хамааралтай биш. Илүү тийм уламжлалт тийм ээ. Аюулгүй тийм зүйлийг илүү хүсдэг болт юм байлээ. Тэгээд одоогийн тийм зорилго бол яг уламжлалт арилжаанаас хэд хамааралгүй. Би арилжаан дээр хэдийг ч алдсан байсан. Бүр хэдэн сар хасахтай байсан ч гэсэн хамаахгүй. Миний уламжлалт юм намайг тэжих хэмжээнд олчихыг л одоо илүү зорж байгаа гэсэн үг. Уламжлалт бизнесүүд. Уламжлалт бизнес гэхэд эдгээд нөгөө саяных шиг ингээ хөдөлмөрлөх тэз зүйл нь одоо бас эдгээд ихсэхгүй юу? Одоо ингээд юу яаж тээ. Гэртэл байгаад байгаа хүн биш тээ. Би бол яг тийм юм байхгүй. Гэртэл байгаа. Ийм хүнд бол одоо ингээд завгүй байх нь илүү жаргал болж эхэлж байгаа шүү гээл. Завгүй өмнө нь ингээд завгүй байдаг байхдаа гэртэл мөнгө олоод ихтэй хүсдэг байсан бол одоо гэртээ байхаас илүүтэйгээр ингээд нийгмийн харилцаанд орох тийм ээ. Илүү өөр танилттай болох, илүү олон найз нөхөдтэй болох тэр зүйлийг илүү хүсэж эхэлсэн. Тэрийгээ дагаад ч уламжлалт бизнесийг илүү хүсээд завгүй амьдрал тэрийг илүү хүсдэм бил. Би нэг арилжаа хийж байгаа хүмүүс ингээд уламжлалт бизнес руу орж байгаа кейстэй бас очиж ирсэн. Тэндээс нэг авууштай зүйл нь уламжлалт бизнес өөрөө хүнээс сахилгават төвчээр тэг ур чадварыг шаарддаг. Тэнгүүт арилжаа хийж байгаа хүмүүс бас яг нэг талаараа сахилгаваттай, тууштай тэгээ өөрсдийн гэсэн сэтгэл зүйн ур чадвартай болчтой. Наазах нь ихэд алдаад үтцсэн хүн чинь дараа нь нэг аливаа зүйлд нэг арай овын хата хандах ч гэдэм үү. Тэр утгаараа илүү бизнес нь бас амжилтанд хүрэх магадлал бас өсөд эхэлт юм болоо гэсэн таамаглал байдаг. Тэгээд сүүлийн жилүүдэд ер нь одоо энэ арилжаанаас иж байгаа ашгаар хүмүүс ингээд өөрсдийн гэсэн юмудаа хийж эхэлж байна. Тэгвэл таны хувьд магадгүй хийж эхлүүл яг ямар төрлийн уламжлалт бизнес байх вэ? За миний хувьд одоо бол нэг сонирхоод байгаа нэг салбар нь C-гээд энэ нэрийг гоё брэнд болгох сонирхол аваад байгаа. Гадны ингээд янз бүрийн гоё брэндүүд байдаг шүү дээ. Samsung тийм ингээл одоо тэнтэй адилхан зүгээр ингээд нэг юм C-гээд нэг юм брендийг ингээд Монголд бас ингээд үүсгэе гэж боддог. Тэр нь бол ингээд ресторан, хоолны газар, тэгээд дэлгүүр янз яг байж болох бүх уламжлалт бизнесийг л ерөнхийдөө төвлөрүүлэе гэж бодоод байгаа. Тэрнийхээ хэмжээнд бас нэлээд сайн ажиллаж байгаа. Тэгээ зарим нь ихэлцэн л явж байгаа. Нэрээ Traders нэрээ яаж өгөх болсон юм бол би ч өөрөө юу C гэдэг нэр чи өөрөө далаа гэсэн утгатай тийм ээ. Миний юу гэдэг Солонгос би Солонгос авахын хүнд хятад сурчсан байхгүй 90-ний 10 жилд. Тэнд сурж байгаа хугацаанд манай нөгөө миний нэрийг хятадаар хандлахын тулд Исүхэй гэд хэй гэсэн ханц оруул харан би хэй болчоод манай багш болохоор хай гэд далайн ханц оруулж ирсэн. Тэгээд тэр ханц нь илүү надад сэтгэл одоо ингээд илүү үлдсэн гэсэн үг байхгүй. Би ч өөрөө нэг юм говийн хүн болохоор далайн усанд их дуртай. Тэгээд Солонгост очиж нэг хэмээ гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээний нэг юм тэнгэр мингэр нартай холбоотой үг болчихж байгаа юм. Нэс төгсгөлийн үг нь. Тэгээд би энэ тэгвэл энэ зүгээр энэ C гэдэг нэрийг далаа гэдэг байгаа шүү дээ. Яг төгсгөлийн энэ ханз надад илүү таалагддаг гэсэн болохоор зүгээр энэ чинь нэг юм өргөн уудам ус шиг юмд баригддгүү тийм утгаар яг өөртөө зүгээр аваад явчихж байгаа гэсэн үг. Тий. Бас нөгөө Исаак Ньютон гэдэг нөгөө татах хүчийн онолыг гаргадаг физикчин хэлсэн үг гэдэг. Далайн давстаа ус хүний нүднээс гарч байгаа нулимсийн давстаа ус хоёр хүнийг эмчилдэг гэж. Тэрэн шиг магадгүй бас C гэдэг нэр бас яг үнэхээр энэ олон нийтийн бий болгож байгаа энэ community өөрөө айгүй хурдтай бий болсон гэж харагддаг. Тэгээд тэр нөгөө нэг үндсэн шалтгаан нь яг тэнд байгаа хүмүүс яг өөрсдөө эндээс бас нэг өөрсдийн гэсэн зүйлүүдийг сураад байгаа учраас одоо Traders-ийг бас бид дагж байгаа. Тэнд бас нэг өөрийн гэсэн үн цэнийг байгаа учраас нэг хүн гэдэг чи өөрөө нэг үн цэнгүй бол тэр зүйлд орохгүй. Тэгэхээр бас тэр талаараа ингэж хийж байгаа community-г бол гаднаас нь ингэ ажиллаад болсон нэлээ гоё сонирхолтой community харагддаг. Одоо яг бид гэдэг ингээ подкастын төгсгөл
трейдер одоо энэ community ингээ байгуулж байгаа ингээ янз янзын community байгаа. Тэр нь аль нь ч зөв буруу гэхгүй. Зөвхөн ингээ эцсийн зорилго бол бидний ингээ нэг хамтдаа нэг арилжаанаас ашиг хийгээд тэр фаундаа ингээд өргөжүүлээд явах юм бол хамтын хүч гэдэг бол илүү хүчтэй. Харин нөгөө эсэргээр нөгөө хамт олон дунд ингээд үл итгэл үүсгэж идэв юм уу? Иймэрхүү байдлууд community-д хэр ажиглагддаг вэ? Тиймэрхүү байдал яаж community авч явж юм? Зүг. Манай community азар тийм үл итгэл байхгүй. Яагаад вэ гэхээр шүү дээ. Би өөрөө арилжааны таамаг болгоно хилдэг. За би яг одоо story шууд Instagram дээр илүү дуртай байдаг. Facebook жоохон toxic. Хүмүүс жоохон ингээд хараад ирэх нь их. Тийм болохоор Facebook руу нэг зордгоо. Community-го том болох гэж зүйл нэг Facebook руу орсон байгаа. Тэгээд Instagram дээр бол би жоохон баг өнгөрсөн жилийн өмнө бараг 6-7 сар болчлоо. Тэгээд энэ хугацаанд болохоор зүгээр юу яаж байгаа. Instagram дээр аль хэдийн эхнээсээ л би яг оролт болгоно хэлээд эндээс buy, эндээс sell гэд өмнө нь хэлдэг байсан байхгүй. Арилж байгаа. Тэр болгоныг удаан дагцсан хүмүүс угаасаа мэдчихэе. Тэгээ миний нөгөө ингритийг бас мэдчихэе. Тэгээд хэр оновчтой явдгийг бас мэдчихэе. Давхар вебинар орох болгон дээрээ за би одоо энэ хавцаанаас sell сонирхож байгаа. Эндээс тийм сонирхож байгаа гэхээр тухайн хүмүүс маань одоо ингээд үзээд тийм ээ. Ерөнхийдөө энэ хүний таамаг яваад ишүү гэдэг зүйлийг мэдээд авцсан байгаа хэдийн. Тэгээд бас рилэр би ер нь тухайн өдрийн таамаг, алтны таамаг инээ тэрийг оруулцдаг байхгүй. Тэгээд тэр таамаг маань одоо ч үзэх юм бол явсан таамагуд нь их. За ингээд ирээд ирэхээр удаан хугацаанд тагцсан хүмүүс ч энэ хүний таамаг бас нэлээд явдсан биш үү гэдгийг мэдээд авчиж байгаа болохоор барагтай бол нэг тэгж үүсгдэг намайг. Шинээр орж ирж байгаа, шууд шинээр мэдж байгаа хүмүүс л ингээд чи ингээд худлаа зүйл заагаад байна, өөрөө ашиглаж чаддгүй зүйлээ ингээд хүмүүс заагаад байна гэдэг зүйлүүдийг гаргаж ирдэг. Тэр хүмүүс болохоор сүүлийн зүгээр амар вебинар дээр л гинт тиймэрхүү хоолойнод орж ирдэг байхгүй. За чи ингээд бити ингээд тэгэж өөрөө тэгдгүн гэж тэгээд тэгээ зүгээр хүмүүсээс нэг үрдүн алидын энэ хугацаанд ч үрдүн харалцсан. Тэгээд одоо ч өөрөө нэг үрдөнгөө нуухгүй одоо би эндээс тех гэж байгаа шүү хэлцдэг болохоор хүмүүс илүү ихтгэл өнөмшлэн илүү сайн байдаг. Тэгээд чи нэг юм нууц өрөө байдгүй байхгүй. Заавал ингээд ийм хичээд ийш ороо гэсэн юм байдгүй. Нуус Telegram өрөө байхгүй гэж. Тэ нуус Telegram өрөө байхгүй. Яг Telegram channel бол байгаа. Тэн дээр жоох итгэхгүй л болсон байгаа. Тэгэхээр илүү тутуу юм байдгүй болохоор хүмүүс илүү ингээд яг шууд 100 үр дүнг харж чадчих байгаа болохоор илүү дагдаг байх гэж хувьдаа үзэж байгаа. Тэгээд хүмүүс сөрөг юм орж ирнэ. Тэнгуут л нэг community чинь хөгжсөн байгаа болохоор намайг хэр удаан дагсан бэ гэд хүмүүсээс асуув. Удаан дагсан хүмүүс байна гэлчтэй. Тэгвэл би энэ хугацаанд ерөнхийдөө миний гаргасан таамаг хэр явдаг вэ гэд хүмүүсээс асуучих. Нөгөө хүнийхээ хариултанд нь асууж ярьж байгаа шүү дээ. Тэнгуул ерөнхийдөө бол бүгд үр дүнгийн мэдчихэж байгаа болохоор хэлчихээр олон хүн намайг өмөрөөд хэлчихээр тухайн хүмүүс юм чимээг болчдөг гэсэн. Тэгээд тэр нь ч надад амар байдаг. Би ганц тэр үнтэй ингээд маргаад угаас үр дүнд бол хүрэхгүй. Олон хүн өмөрөөд ирэхээр тэр хүн чимээг болоод дагаад хэлдэг л гэсэн үг. Одоо community шинээр орж ирж байгаа залуучд хандаж илүүл ер нь тэр арилжааг сонирхож байгаа шинэ залуучуудад та юу гэж хэлэх вэ? За шинээр ирж байгаа хүмүүст бол хэлэхэд бол бити нэг амар шууд арилжааруу дээрээ ашиг угаасаа шууд олоход хэцүү. Данс ерөн бол ингээд хүмүүс нэг төсөөлөд байгаа маш жижигхэн дансыг мангар хурдан өсгөх амар хурдан болчихсон шиг санаад байдаг юм шиг. Тэгээ данс өсгөн гэдэг чинь бүр үнэхээр хэцүү. Тэр чинь тийм хүсэж байх зүйл бол биш. Тэгээд тэр хооронд риск менежментийг барайл одоо л тайлбар дээрээс хүмүүс ингээд риск менежмент барьчих юм бол болно гэж ихэнх нь хийжээд байх шиг байдаг. Би ч тэгж хэлдэг байсан юм байна. Гэтэ яг үүндээ риск менежмент барихаас илүүтэй сэтгэл зүй гэдэг зүйл чинь өөрөө давхар хүний давхар алаа яждаг зүйл. Тийм болохоор нэг юм тим амархан сурч авах, тим амархан зах зээл бол биш болохоор нэг тэгж орох гэж яарад бас хэрэггүй. Тэгээ өөрөө бас нэг арилжаа сонирхож байгаа гэсэн тийм ээ. Одоогийн байдлаар бол арилжаас хийж эхлэегүй байх. Тийм болохоор яг тантай адилхан зүгээр ингээд холоос нөгөө уран зургийг холоос хараарай гэдэг чинь уран зургийг зодоо яриг яг тэнтэй адилхан арилжаагчсан нэг юм ер нь нэг юм ойлгогдлоо холоос хараад би нөгөө өөрөө нөгөө аливаа зүйл дээр судалгаан дээр үндэслэл шийдвэр гаргадаг. Тэгмээд хамгийн энгийн тэр нөгөө MIT-ийн хийсэн судалгаагаар л 95% нь лост ордог, 5% нь л тодорхой хэмжээнд ашиг болж чадчихна гэдэг чинь өөрөө 100-аас 5% би тэр 5% нь байж чадахгүй үгүй гэдэг чинь өөрөө урт хугацааны зүйл. Тэгээ одоо таны хувьд болохоор ингээд сүүлийн 6-7 жил ингээд арилжаа хийж байна. Одоо яг энэ хугацаанаас магадгүй 10 жилийн дараах өөрийгөө харуул арилжаа хийсэн хэвээрээ байхаа эсвэл арилжаанаас арай өөр зүйл хийсэн байх болов. За сая нөгөө нэг хэлсэн шүү дээ уламжлалтын сонирхож байгаа гэх тийм ээ. За тийч 10 жилийн дараа бол би арилжааг бол
Тэгтээ арилжаан дээр илүү фокуслахгүй хобби болгож юм гэсэн. Миний уламжлалт бизнесүүд илүү томорцсон. Тэр маань өөрөө намайг нэг тийм мөнгөнд санаа зовох хэмжээнд очуулахгүй болцсон. Тийм ээ. Тэгэхээр тийм үед бол би арилжааг зөвхөн хобби болгож гэмбл маягаар ч юм уу. Зөөр ингээд тэр нэг допамин гэдэг зүйлийг ялгаруулах гэж хийх хэмжээнд л очих байх гэж байна. За Trading Seed хүлцэн хэлсэнд баярлалаа. Тэгээд бид хэд энэхүү подкастераа бас нэг олон нийтэд яг нөгөө оновчтой мэдээллүүдийг өгөх зорилгооноос эхлүүлж байгаа. Одоо сүүлийн үед ингээд нөгөө трейд гэхээр нөгөө амархан хугацаанд ингээд мөнгө олж болдог. Тэгээд одоо нөгөө янз янзын залуучууд ингээд өөрсдийн community бий болгох гэж их олон арга ашиглаж байна. Тэгээд бид хэд яагаад таныг бас энэхүү дугаараараа оролцуулсан бэ гэхээр нөгөө don't chase people, be attractive гэдэг шиг яг нэг community та нэг өөрөө бий болгоё гэж ингэж хичээгээгүй зүгээр л өөрөө яг нэг хоббигоор enjoy-дод эхэлсэн чинь community ингээд дороо бий болцсон санагддаг. Тэгэхээр бас энэ утгаараа таныг бас хүлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд подкастын төгсгөлд өөрийнхөө зөвлөмжийг хуваалцвал ер нь энэ арилжаа гэдэг зүйлгүй дан ганцын хүрээнд баригдахгүйгээр одоо яг энэ арилжааны зах зээлээс гадна бид нар ер нь амьдралын хэм маяг энэ бүхнийг ингээд яаж зохицуулаад явуул энэ зүгээр вэ гэдэг талаар бас хуваалцвал. Сүүлийн хэмжээний гоё чанартай хүмүүст хэлчихье гэж бодсон. За эхлээд арилжаан дээр битгий найдлага тавиарай. Арилжаагаар угаасаа олон гэдэг хэцүү. Үнэхээр хэцүү. Тийм болохоор арилжаан дээр ерөөсөө найдлага тавих хэрэг байхгүй. Тэрнийхээ хажуугаар зүгээр ажиллаа хий. Хэрвээ өртөө бол арилжаагаар үр дарна гэдэг бол тохиолдол бол байхгүй. Зүгээр сайхан ажиллаа хий. Бизнестэй бол гоё бизнес хийгээрэй. За тэгээд би өндөр бизнестэй маш өндөр алдагдлыг хүлээсэн хүмүүс зөндөө холбогддог над руу. За тийм хүмүүс байвал арилжаагаа төр болоорой. Бизнесээ илүү хөгжүүлээд буцаад дараа нь өөрийгөө эргэж харчаад арилжаа руугаа ороорой гэж хэлмээр байна. За давхар арга барил гэдэг хүн арга барилыг л олчих нь бол мөнгөийг хийн гэдэг хүмүүс бас байдаг байхгүй. Тийм хүмүүст хэлэхэд арга барил бол тийм чухал биш ээ. Ерөн трендийг илүү ойлгоод трендийн дагуу ямар ч хамаагүй арга барилыг хослуулаад арилжаарай гэж хэлмээр байна. Арга барилыг чинь тийм нууц зүйл бол биш ээ. Тэгээ өнөөдрийг хүртэл энэ зах зээл дээр заасан хүмүүсийн хичээлийг үзээд тэрийг яг ингээд өөртөө холбоод арилжаанд ороорой. Арга барилыг үүсгэхийн тулд нэг тренд бол хамгийн чухал. Тренд дагуу арилжаа хийх нь л өөрөө хамгийн чухал зүйл. Хоёрт би яг хаанаас тийм ээ? Би яг энэ трендийн хаанаас нь buy sell гэдэг товчийг дарах вэ гэдэг зүйлийг бас зоон тодорхойлоорой. Тэр нь order block, trend line. Trend line одоо энийг хэлэхээр ойлгохгүй байдаг хүмүүс ингээд хаанаас entry хийх вэ гэдгийг тодорхойлохын тулд одоо trend line хамгийн энгийн жишээ. Бид нар trend line татаад олон тогтолцоож байгаа тэр зэгийг тодорхойлдог тийм ээ. Буцаад тэр яг тэр trend line гэдэг зэг дээр очлоо. Тэн дээр очиод ханшиг яах вэ гэдэг чинь чухал. Тэндээс л шийдвэр гаргадаг сетапыг бүрдүүлээрэй гэж байна. Та хэдий ингээд хаанаас ч хамаагүй entry хийх нь чухал биш. Тэр чинь өөрөө нэг өөр трейд буюу хаамаагүй entry хийх гэдэг юм тийм ээ. Тэрний оронд би яг хаанаас энэ трендийг тодорхойлж байгаа ш тийм ээ. Чиглэл дээш бол бид нар дээш харах нь. Трендээ тодорхойлж би яг хаанаас за ямар үед одоо order block татчих болж байна. Trend line татчих болж байна. Volume татчих болж байна. Тэгээд ямар үед гэдэг нь болохоор тэр order block, trend line энэ дээр очсны дараа тэр чинь одоо та яг entry хийх гэдэг бүс байхгүй. Очсны дараа ханшиг яах вэ гэдэг чинь чухал. Тэн дээр очиод жижиг цаг дээр доо үдирдэг ч юм уу, зүү татдаг ч юм уу, price action харж байгаа тийм ээ. Маш олон зүү татчих жагаад entry гэдэг ч юм уу тийм ээ. Тэр олон зүү таталтыг өөрөө entry яг хийх гээд buy sell гэдэг товчон дээр дарах тэр мөч чинь ямар байх вэ гэдгийг л олчих юм бол арга барил чи үүсэж байна. Бити тийм гүнзгий хэцүү юм бас хайгаарэ. Тэгээ арга барилаа шалгахын тулд одоо ч бактест гэдэг зүйл байгуулахаар бактестэн дээр илүү 100-аас хэдл 50-аас 51 нь л явж ийл болоо. Ар арчин 1-ээс 3 багтлал. Тэгээл болоо. Тэр нэг тийм хэцүү зүйлийг битээ ягаараа өндөр араар бас битээ үсээрэй гэж хэлмээрээ. Тэр нэг харьцах 2, нэг харьцах 3-тай эхлээд тэгээ яваанда араараа өндөр болохоор. Тэгээ эн чинь өөрөө нэг арга барилыг чинь бүрдүүлэх систем шүү. Энэ оронд trend line сэтэрлээ гэдэг чинь өөрөө бас нэг арга барил тийм ээ. Тэгэхээр ямар ч арга барилыг үүсэхгүйгээр яг тэр зүйл дээрээ илүү анхаарад яг энэ гурыг л маш сайн тогтоож байна. Би яг трендийг тодорхойлоод би яг хаанаас entry хийх вэ? Миний entry хийх гэдэг бүс дээр очиход ямар реакцэн дээр би buy болон sell товчийг дарах вэ гэдгийг л
илүү анхаараарай л гэж хэлмээр байгаа. Тэгээ энэ бол арга байдлыг яг бүрдүүлэх зүйл шүү. Би зөв трейд дээр ингээд яг сэтгэл зүй байна гэдгийг бол ойлгоод байгаа. Массын сэтгэл зүй. Нөгөө сүргийн сэтгэл зүй гэдэг чинь өөрөө альва нэгэн зүйлтэй сая ковид болоход Америкт нэг хүмүүс масаар нэг нойлын цаас авах гэж нэг дайрсан шүү дээ. Тэрэн шиг яг арилжаа гэдэг бол яг юм дэлхийн нийтийн сүргийн сэтгэл зүй хэн сайн мэдэрч чадчихээн тэр хүн трендийг ойлгоод байгаа шиг. Тэгвэл таныг хэлдэг нөгөө арилжааг яг хаанаас эхлэх вэ гэдэг чинь айгүй чухлаа гэдэг нь бид нэр цаг хугацааг ингээ 3 төвшөнд авч үзвэл аливаа зүйлийг төрүүлээд хийчих юм бол дампуурчдаг бизнес. Яагаад гэвэл тэр тренд нь бэлэн биш байхад хүмүүс ойлгоогүй байхад тэр зүйлийг бүтээчих юм бол тэр худалдаа авагчид бий болохгүй байсараа дампуурчдаг. Нөгөө нэг тренд бий болтол тийсдэггүй. За аливаа зүйлийг on time хийхгүй хоцроод хийчих юм бол аль үжээ нөгөө тренд дуусаад тэгээд нөгөө бий болгосон зүйл за одоо өстой яг энэ алж ийн гэх нэг 90-ад оны үед за одоо өстой энэ хувцас авах юм байна гэж ах ихчлэр янз янзын хувцас аваад оруулаад ирсэн чинь нөгөө тренд нь аль үжээ дууссан тэгэл тэрийг устгах хэрэг гардаг ч гэдэм. Тэгэхээр нөгөө таны хэлдэг яг нөгөө цаг хугацаанд нэмийг on time хийн гэдэг бол бүх зүйлээ яг үндэс үүдэг. Тэгэхээр би сая сүүлд ингээд одоо подкастын төгсгөл биднийг үзэж байгаа ингээ олон мянган трейдер залуучууд аливаа зүйлийг ингээ шууд эхлээл амжилтанд хүрнэ гэхээсээ илүүтэй яг цаг хугацаагаа мэдрээд тэр саяны хэлсэн арга техникүүдийг ойлгоод тэр зүйлийг бас ингээ хүлээж аваасаа гэдэг хэсэг бол үнэхээр гоё байлаа. Тэгээд хоёулаа подкастаа одоо энэ хүргээд дуусгахын харамслан биднээс бас нэг тодорхой хэмжээний цаг хугацаа гэж байгаа. Тэгээд дараас чи таны бас ажил үүсэлд амжилт хүсье. Бид бас таны community-г бас ингээд үзээд олон бас юм мундаг арилжаачин залуусыг бий болгоход бас үнэтэй хөв нэмэр оруулаасай гэж хүсэж байна. За тэгээд баярлалаа. MFT Hub-аас санаачлан хэрэгжүүлж байгаа энэ трейдер подкастын 2 дахь дугаар маань ийхүү дуусч байна. Тэгээ та бүхэн бас дараагийн подкастаар оруулахыг хүсэж байгаа зочин байвал комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээ бид бүхэн та бүхэндээ аль болох олон өргөн мэдээллийг мэргэжлийн экспертүүдээс хүргэх болно. Баярлалаа.